Сайн байна уу үзэгчдээ, та бүхэнд сайн байна уу нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн зочноор Алтан дан хөгжил компани гадаад харилцаа зах зээл хариуцсан захирал Мягмар Сүрэн захирал оролцоход бэлэн болсон байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За эргээд бас энэ сайхан монголчуудын эрүүл мэндийн сэдвээр ярилцах таатай байна. За хоёулаа ямар шин бүтээгдэхүүн ер нь 50-д ер нь урамшуул юу байна? За ер нь бид нар манай компани орж ирснээр 5 жил гарангийн хугацаанд монголчууд дайл болохоор яаж энэ өвчлөөд байгаа, энэ зовоод байгаа, ядраад байгаа энэ бие организмын шимт хичээлээр хангаж өгөх үү? Энэ 21-р зууны Нобелийн шагналын нийгэмлэгээс зарласан шимт хичээл 21-р зуун бол пептидийн 100, шимт хичээлийн 100 гэж зарласан. Энэ пептид гэдэг энэ эсийн уургийн ох шимт хичээлийг хоол хүнснээс 10 кг хүнснээс 10 грамм энэ пептидийг гаргаж штэ. Тэгэхээр энэ шим болсон энэ хүмүүсийн эдисийн хорогдол шимгүүжээд эдисийн дотор үхчил явагдаад ингээд өвдөө зовоо тогшроод процесс явагдаж байгаа тэр болгон бол эсийн гэмтлээдэг. Тэгэхээр энэ хүмүүст яаж энийг шимийг хөрөх үү гэдэг анханасаа бид нар энэ монголчуудаа л хөрөх гэж оруулж ирсэн учраас энийг аль болохоор бэлэг өгж уулгаж дэм болж ингэж уулгаж ирсэн. Тэгээ одоо ч бид нар яг тэр процессыг хийгээ явж байгаа. Эхний ээлжинд бид нар чинь нөгөө 19 онд 20 онд чинь 75 грамтай энэ чинь олон улсын стандарт нь өөр байгаа шүү дээ. Герман стандарт. Энэ бол гадаад бол энэ энэгээр явж байгаа. Одоо Германд бол энэ нэг хайрцаг нь 2 сая төгрөг шүү дээ. Тэгэхээр энэгээр явж байгаа. Манай пептидийг бол дэлхийд бол үнэхээр үнэлдэг. Яагаад тэгэхээр 51 пептид амиа хүчилтэй 41 пептид 51 пептид за ингээд 191 пептид бол хамгийн 191 пептид бол амиа хүчлийн хамгийн дээд хэмжээ. Тэгэхээр яг эхийн хөвлөд ураг бүрэлдэж байгаа тэр процесс явж байгаа учраас хүмүүс уугаад идэгчлээ эрүүл болчтой гэдэг. Тэгэхээр энэ бол эрүүл болох процессыг л дэмжиж өгж байгаа. Яагаад тэгэхээр тэр өвчлсөн хүний бие дотор эдис нь гэмтээд шимт хичээлгүй болцсон ингээд бүр тамирдсан аргаа барцсан л тэр дотор муу эсүүдэд идэгдээд нөгөө хөгц мөөгөнцөр хоол хүнсийг ингээд иддэг штэ. Тэрнтэй адилхан муудсан хоол хүнс чинь өмхөрөөд илжрээд хөгц мөөгөнцөр болдог. Тэрэн шиг бие дотор бодисын солилцоо шимт хичээлгүй болцсон эсүүд чинь байгаад байгаа учраас энэ 36-7 градусын халуунд тэр чинь илжрээл өвчин болоод байгаа штэ. Бодисын солилцоогүй эсүүд муу эсүүд бие дотор байгаа учраас тэгэхээр тэрийг нь ойлгуулж эрүүл мэндийн боловсрол гэдэг бол бид нар бол яг биологийн амьтад шүү дээ. Тэгээд биологийнх нь аргаар тэр шимт хичээлээр хоол хүнснийх нь охиор буцаад сэргээдэг энэ процессыг л зааж өгч хэлээд байгаа. Одоо дэлхийн Нобелийн шагналын нийгэмлэгээс бол үнэхээр 21-р зуун бол пептидийн 100 гэдээ нэрлэлсэн. Ванга хүртэл тэгсэн байгаа шүү дээ. 21-р зуунд хүмүүс нэг нунтаг цагаан ямаар хоолдог болно гэд. Тэр чинь пептид болж таа чинь. Тэгээ сая Нобелийн нийгэмлэгээс сая Англи Австралийн 2 эрдэмтэн сая 19 дэх Нобелийг хүртлээ пептидээр тэр хүмүүс бол яасан гэхээр эсийн дотор ДНК дотор ДНК шүү дээ. Тэгтэл тэн дотор нөгөө ПНК гэж юм байна. Тэр нь эсийг ингэж нөгөө хуваагдуулж шинчилдэг юм байна. Тэрийг юугаар хуваагдуулдаг болох вэ гэхээр ерөөсөө шимээр энэ пептид хүнсний уургийн ох шимт хичээлээр тэр шимээ аваад тэр өвчний үед ч гэсэн монголчууд мэдэн дээ. Тэр сая ковид гэж яхад явдаг яаж дархлаагаа нэмэгдүүлэх вэ гэхээр уурглаг хүнсэд. Тэр уурглаг гэхээр уурагтай хүнсийг л идэгж штэ. Тэгэхэд уурагтай хүнснээс уургийг аваад уургнаас нь охин авцсан пептид ямар байх нь ойлгомжтой. Ковидын үед бол пептид хэрэглэж исэн хүмүүс ямар ч ковид тусаагүй штэ. За тийм жишээ нь би тэр ковид тусаад хүндрээд уушг нь байхгүй гэж хэлсэн шүү дээ. Асар хүнд болоод тэр эцсийн шатанд гэсэн тэр сэхэнд байсан найзтай бол би шууд пептид уулгасан. Тэгээд тэр 30 хэдэн хүнээс манай найз л амьд гарч ирсэн. Яа, ёстой нэрэ. Нэг талаараа аимшигтэй, нэг талаараа бас их би зөвхөн нөхрийн дуудаал за миний найз ерөөсөл эхнэрээ амьд гаргаа гэж үл энийг чи дэрэгдэн байгаа их зүгээр ус бол цай юунд ч байсан хамаагүй шингэл юм байвал найруулад өгөөдэй гэд тэгээд манай найз амьд гарсан. Сайхан гайхалтай түүх байна. За тэгэхээр бол одоо шинжлэх ухаан бол ер нь уудаг ийм антибиотикээс ер нь дэлхийн нийтээрээ бас ингэж цайхан авч байна тийм ээ. Заахад үйл ажиллагаа энэ төр. Тэгэхээр энэ эсийн эмчилгээ гэдэг бол энэ эрен үед яхахгүй за одоо таны хэлж байгаа ДНК, ПНК гэдээ ярьж шít. Энэ эмчилгээнүүд бол одоо яхахгүй хүчтүрэмж орж ирж байна л да.
Одоо ер нь Оросууд, Япончууд, Америкчууд ер нь энэ пептидийн энэ биологийн шинжилгээ ухаан дээр асар их том нээлтүүдийг хийдэг. Оросууд одоо усан онгоцон сүрээд цэргүүд ингээд 90% хөлтөлтэй, 99% хөлтөлтэй одоо ингээд хөлтөлтэй цэргүүдэд пептид өгөөд буцаагаад босгосон байдаг. Америкчууд бол одоо ингээд 900 харт авдартай 900 хүн дээр 450 хүн дээр нь одоо хими эмчилгээ хийгээд антибиотикийн эмчилгээ хийгээд 450 дээр нь пептид хүн уулгасан жилийн турш. Маш бодит одоо бодит үрдэнгүүд судалгаанууд маш их байна. Энэ биологийн шинжилгээ ухааны нээлт. Энэ бол нөгөө эмчилдэг зүйл, эм тариа биш. Энэ элдв сүлжээний зүйл биш. Энэ бол одоо эсийн уургийн ох. Бид нар хүнснээс 10 кг хүнсийг одоо хэд хоног 10 одоо нэг өдөрт 1 кг хүнс бид нар идэж чадахгүй шүү дээ. Тэр чинь одоо 20 30 хоног 10 кг хүнсийг боловсруулж иж нэг иймхэн пептидийг эсэндээ авдаг байх нь шүү дээ. Одоо тэгэхээр таны би ингэж ойлгож байна л да. Зөвхөн ногоогоор холлоод энүүгээр одоо авахар битвит одоо пептидээ идээд их тэр махнаас авж байгаа уураг хүнд одоо энэ хоолнууд байна шүү дээ, тийм ээ. Энэ бүх зүйлийг одоо энэ нөхчнөө гэж ойлгох нь байна шүү дээ, тий. Одоо нөгөө веган хоолтой хүмүүс чинь уургийн дутагдaltaд айгүйх ордог. Одоо энэ буурцгийн пептидийг уугаад маш сайхан одоо нөгөө ингээд царай цуснд гэрэлтэй туяраад нөгөө төрсөн хүнийг тэнхрүүлэхэд хоньныхоо шилийг өгдөг уургийн нөхөж өгөх гээд шүү дээ. Тэгэхээр тэр хүн ингээд тэнхрээд цай хоолоор нь сайхан тордоод ирэхээр гялтаагаад хөөхөн болдог доо. Тэгэхээр одоо бид нар энийг яагаад ингээд монголчуудаа энэ одоо энэ бид нар сая 75 г гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь 150 г хоёр дахин нэмсэн монголчуудаа бид нар зориулаад яагаад тэгэхээр монгол хүнд маш их шимт жилийн дутагдалд орсон. Одоо нэг хүчлийн илүүдэлд орсон. Өглөө өдөр ороогүй 100 намар өвлгөө мах. Тэгээ энэ мах чинь өөрөө уургийг ялгаруулдаг бүтээгдэхүүн хэрнээ тэр хэтрүүлээд ирэхээр нөгөө хоол шимт жилээ одоо энэ хоол боловсруулах эрхтнүүд чинь хүчил дийдэг. Тэр чинь өөрөө халуун чанарын хүчлэг хүнс. Тэгэхээр ямар нэг юм хэтрүүлж хэрэглэхээр нөгөө уруу талынх нь одоо хүчил нь илүүдээд тэр одоо үе мөчн өвдөө одоо ясан шимтэж ялгүй болоод хүчил нь ингээд эзэлчээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүчлийг багасгахын тулд монголчууд одоо хужраа хэрэгэлдэг байсан. Шүлтлэг хүнсээ. За дээрэс нь энэ мах өөрөө халуун чанарын учраас 100 халуун улирал мах иддэггүй байсан. Учир нь тэр. Цагаан хүнсээ иддэг нөгөө тархиа ясаа цэнгэлж кальц минералаараа нөхч авдаг. Хавар нь шар хүнсээ голчлон иддэг. Кальцлэг хүнс нөгөө толгой шир гэдэг идээд байсан. Учир нь тэр чинь нөгөө кальц илүү тий галлагийн өндөртэй одоо тэгээ хамгийн минераллык хүнстэй тэгээ төлөв мал төлөх үеэр уург өсвөнийхээ уургийг хэрэгэлдэг гэх мэтчлэн хавар нөгөө өрөм намар хураас өрөмөө цагаан тос шар тосоо гаргаж хэрэгэлдэг энэ төр тэгж одоо бие зохицуулахад нэг зүв болгодог намар нь болохоор нөгөө ногоо цагаа дэлгэрсэн үед тэр эрдэс минералаа ногоо жимс хүнснээс авдаг. Ирчүүдээ бид нар хайрлаа. Ирчүүд маань өнөөдөр яагаад одоо яадгүй тэд нар маань за би яах вэ? Миний ихнэр миний өр хүүхдэл сайн байгаасаа гэж боддог. Угаасаа тэр бүхнээ тэг зориулж явдаг. Тэгтэл нөгөө ирчүүд нь наслахгүй байна. Одоо эмэгтэйчүүд нь илүү наслаад одоо ингээд одоо хоцорж яана гэл ингээл ярьдаг. Тий ялгаа яг үнэ. Одоогор бол эмэгтэйчүүдийн нас ирчүүдээс 10 насны зөрүүтэй байгаа. Тий, ястаа судгаагаар угаасаа тийм байна. Ирчүүд маань за би яах вэ? Чи эхлээд яачих одоо хэргэлчих гэдэг юм. Одоо чи гоё байчих, чи минь хэргэлчих, өр хүүхд минь сайхан байчих, өр хүүхд минь битгий өлсөөсэй гэд одоо ингээд бүхнөө өр хүүхд гэр бүлдээ зарцуулж явж байгаад ирчүүд маань хамгийн түрүүн тэр муу өвчин муу хаваалхныг ингээд өөрийн биеэр идлээд норвогоос эрт буцаад байна. Тэгэхээр бид нар өнөөдөр ирчүүдэд хайрлаад ирчүүдэд хавар болгон бид нар урамшуул зарлж өгдөг. Ирчүүдэд хайрлаа гэдэг аяныг өрнүүлдэг. Жил болгоны 4 сарын 1-нд. Тэгэхээр бид нар өнөөдрөөс бас ирчүүдэд хайрлах аянаа үргэлжлүүлж байна. За тэгэхээр өнөөдөр одоо ингээд шимийг өглөөний шим тэжээлийг би эсэндээ юу авах хэвээр өдөр нь ямар шим тэжээлийг авах хэвээр өдөр нь хамгийн калорилог хүнсийг идгээд. Тэгтэл мөн ирчүүд маань нэг 5 дүүрэн цовин байвал ингээд хамгийн хортой хамгийн болохгүй хоолыг за ер нь тэгээ нэг хонсон хоол модул тэр хөвчлээ идэж штэ тий хавд өгч гэлээ. Тэгэхээр бид нар тийм бишээ. Ерөөсөө ирчүүдтэй хамгийн чанартайг нь хамгийн сайхныг өгөө. Одоо эсэнд нь шим тэжээлийг нөхөж өгөө. Тэд нар маань яагаад уурлаад бухимдаад стресстэй одоо янз бүрийн авир араншин одоо гаргаад байдгийн. За ингээд хэрэг төвөгт орсон хүмүүсийн тэр одоо шорон гэдэг газар чинь 7000 эр хүн маань байж гэн гэж. Тэд нар маань яагаад тэнд тийм юмд орцсон.
дандаа нөгөө эдийн шим тэжээлийн дутагдал, эрдэс минералын дутагдал. Яг судлууд бас байгаа бах шүү дээ нэрээ тийм. Ерөөсөө биологтой холбоотой байдаг байхгүй. За тэгэхээр одоо бид нар ямар аян бэ гэхээр эрчүүддээ бид нар пептидтэй 10 хайрцгийг манайх бол одоо энэ түрүү хэлсэн тийм. Энэ зөвхөн энэ 75 грамтай энэ бол Европод болон одоо гадны улс орнуудад манайх түгээдэг 195 пептид буюу амин хүчил энэ өөрөө асар өндөр үнэлгээтэй ийм зүйл. Энийг бол одоо гадныхын тэртээ тэргүү мэднэ. За тэгэхээр бид нар 150 г болгоод дахиад нэг дахин одоо энэний талыг өмнө хэрэгжилжсэн бол одоо дахиад нэг дахин нэмээд тэгэнгүүтээ 10 хайрцгийг бид нар бол ачаа тээвэрлэлт одоо ойл гайлын татвар дээ энэ бүхнээрээ одоо түгэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар 10 хайрцгийг сая 550 мянгаар авахаар нь дахиад сая 550 мянган төгрөгийн 10 хайрцгийг нэмж бэлгэлж байгаа. Энэ нь ямар учиртай гэхээр нэг арайгээд нэг сая 550 мянгаар авчлаа гэж бодоход тэрийг уучаад дахиад дараагийнх нь өргөжлүүлж чадахгүй ингээд хайчдаг. Тэгэхээр 10 хайрцгийг авахаар 10 хайрцгийг өгж байгаа тэр 20 хайрцаг чинь тэр хүний 3 сард ууж эдээсээ шимжүүлэх тэр процесс. Одоо төрсөн хүнийг төрсөн хүн чи яг нөгөө бүх ясныхаа цусныхаа бүх шимийг үр хөвгтөө өгөөд одоо ингээд зориулаад гарч ирээд одоо ангир уургаараа сүүгээрээ зарцуулаад ингээд байж байгаа штэ. Тэгэхээр уургийн нөхчөхгөө тонны шүл уулгадаг. Тэрнтэй адилхан нөгөө шимгүү олсон нөгөө одоо солилцсон эсүүдий чинь буцаагаас сэргээхэд дор хаяж 3 сар ордог байхгүй юу. Тэгээ 3 сар яагаад ардын эмнэлгийн эмийг өгөхөд тан өгөхөд 3 сар угаараа гэж өгдгийг. Тэр процесс явагддаг. Тэгэхээр хаврын уйлрал эрчүүдээ хайрлаад одоо 4 5 6 сард одоо шимийн нөхөд өгчөхөд зунтай залхаж штэ. Тэгээд одоо нөгөө стресстэй уурлаад бухимдаад байсан эр нөхөр чинь амар амгалан тайван жаргалтай одоо стрессгүй тийм сайхан болоод эдэс нь одоо шимжээд эрүүл сарвал болоод нөгөө ажил хийх цаашаа одоо танд орж ирэх мөнгө хүртэл арвиж штэ. Тийм штэ. Нөгөө эрүүл үед сарвал ухаан оршин гэдэг чинь одоо энд болж тарж байна та тийм ээ. Тэгэхээр энэ эрчүүдтэй бид нар хайрлах энэ аяныг 4 сар нэгэн болгонд одоо явуулдаг байгаа. Тэгээ энэ жилийн одоо аянд бол ийм гоё бэлэг бэлдсэн. За би сонирхоод энэ. За энэ Акта шампунь энэ ургамлын ох. Одоо энэ дээрээс уншихад үс хөөхний амин үндэс Акта эмчилгээний иж хүрдэл гэж байна шүү дээ тий. Тэгэхээр би бас ингээ харж байгаа хөө. Одоо нэрэл таны хэлдгээр ирчүүд маань үснэг халцардаг болж байна. Далуугаас. За тэгээ стрессээс их бууралтж байна тийм ээ. Ер нь бол үсний арчилгаа бол хаягдж штэ. Тэгээ нэг тиймэрхүү юм бас надад ч гэсэн тохиолдод байгаа. Энэ одоо түрүүнээс хойш за мегмар сүрэгч одоо ямар сюрприз өрөх гэдэг наа тэгэл хараад байлаа штэ. Нөгөө смарт цагаан сар гэдэг октод эмгтээчүүдтэй бүр нөгөө нүүрний арсын өргөж чангалдаг нөгөө пептидын гоо сайхна бэлгэлсэн. Тэгээ эрчүүдээ ялгаад хайж үлдээж болохгүй. Тийм учраас эрчүүддээ энэ тансаг лакшери энэ гой бүтээгдэхүүнийг тий одоо бэлгэлэхээр зорьсон байгаа. За энэ бол өөрөө нөгөө халцарсан үсийг ургуулж нөгөө цайрсан үсийг хар болгож одоо үсний хуйх тэр одоо нөгөө булцуу шүү дээ. За тий одоо уутанцар шиг юм байдаг шүү дээ. Тэр булцууг нь сэргээж өгч одоо тэр үсийг буцаагаад сэргээдэг. Энэ одоо яаж хэрэглэнэ гэсэн үг үү? Одоо энэ шампунь ангижруулах. Оо зүгээр л одоо арчилгаа гараад явчих юм биш үү тийм ээ? Тэгээ эрчүүдтэй энэ сайхан сюрпризийг миний зүгээс бэлдсэн байгаа. Бэлдэж байгаа. Одоо юу ахна шүү дээ нөгөө дахиад нөгөө сая 500-аараа одоо энэ нэмүүн одоо нөгөө грамтай энэ бүтээгдэхүүнээ аваа дахиад бэлгэнд бас авч байгаа шүү дээ. Сая 550 төгрөгийн 10 хайрцаг нэмж өгж байгаа. Дахиад одоо энэ одоо үс арчилгааны энэ эрчүүдийн эрчүүдээ хайрлсан. Бас нэр яг гоё байна л да. Одоо таны энэ бэлгэнүүдийг хараад үнэхээр бас бодит эрчүүдээ бас баярлуулж байгаа. Бодит бэлгийн болов гэж харж байна. Тэгээ манай эрчүүд маань одоо хэн надад авч өгөх биш гэж одоо өөрсдөө бодох биш тийм ээ. Эдгээр маань надад энийг гинт аваад өгнө гэж бодох биш. Миний бодлоор бол эрчүүд өөрсдөө бие биенийхээ хайрлах ёстой. Өөрсдөө одоо тэр элдв хорт зуршлын тансаглал байна шүү дээ. Буруу хорт зуршлын тансаглалууд байна. Эдрийг танаал ерөөсөө өөрийнхөө эрүүл биед анхаарал тавья. Та хэрвээ зөө өвдөх юм бол таны гэр бүл тэр чигтээ өвдөн шүү гэдгийг л одоо хоёулаа бол энэ ухаан юугаараа уриалгаараа бас хэлж байгаа болов гэж бодож байна. Өөрөөсөө аваараа гэдгийг би хэлмээр байна. Маш том одоо урамшуулдаг бол Алтан тоо хөгжил компани та бүхэн ингээд зарлж байгаа юм байна. За ингээд өнөөдрийн бас энэ хүү хоёулангийн эрүүл мэндийн талаар монголчуудаа хайрлсан, эрчүүдээ хайрлсан одоо энэ сайхан одоо ярилцлага энэ төрөд өндөрлөж байна. Тэгээ өшөө олон одоо монголчуудаа гэсэн эрүүл мэндтэй гэсэн олон сюрпризээр бас эргэж уулзахын эрүүл тавья. За гялалаа. Тэгээд эрчүүд маань өөрийгөө хайрлаарай. Одоо жишээ нь би хин нэгний өмнөөс өвдөхгүй, хин нэгний өмнөөс одоо зовхгүй, дарахгүй, хөрөхгүй
өлсөхгүй цангахгүй. Тийм учраас өөрийгөө хайрлаж, өөртөө хамгийн хэрэгцээтэй зүйлээр өөрийгөө хооллож таны хэлснээр сая одоо нөгөө хорц зуршил тэр муу юмд бол өчнөө юм мөнгө зарцуулж тэрнийхээ оронд өөрийгөө хайрлаад энэ сайхан зүйлийг өөртөө одоо хэрэглээрээ тэгвэл та урт насалж одоо үр хөвгтөө удаан жил хамт байж одоо гэр бүлийн тэр халуун сайхан уур амьсгалаар ингээд урт удаан наслах амьдрах болно гэдэг. Та бүхнийгаа бас манад ингээд зочлон ирж энэ сайхан нэвтрүүлгийг одоо бэлдэж хийж байгаад маш их баярлалаа гэдгийг хэлье. За үзэгчдээ дараагийн нэвтрүүлгээр иргэн болзъя.